1 метр квадратын үнэлгээ нь болохоор 26300 $300 үнэлгээтэй гэсэн үг. 80 сая төгрөгөө бараг тий 1 метр квадрат нь. Тэгэхээр нэг байш авахт л маш өндөр зардалтай гэсэн үг байна. Tencent, Alibaba за тэгэл бусад одоо Төв Азийн компаниуд ч юм уу те бүгд Хонконгийн бирж дээр IPO хийх хэрэгтэй төлөвлөгөөтэй байгаад байдаг. Тэгэхээр яагаад Хонконгийн бирж дээр те тэр томхон компаниуд хөрөнгө оруулалтаа татан төвлөрүүлэх IPO хийх шийдвэр гаргаад байна те. За тэгээд өөр нэг онцлог гэх юм бол цайны цагтай. Тийм байна. 10-аас тэр нэг орж ирсэн шүү дээ. Тий. Одоо яг 12-оос 1 цагийн хооронд Хонконгийн бирж дээрээс хувьцааны ханш харыг ерөөсөө хөдлөхгүй. Шууд ингээд гаццсан байт юм шүү дээ. Ингээд орсон тий. Бүгдээрээ сайн бацхан өнөөдрийн мэндийг хүргэе. Capital World podcast-ийн маань ээлжид 8 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаад арилжаа судалгааны албаны захирал Инха Монголоо ирж Хонконг улсын талаар ярилцахад бэлэн болжээ. За сайн өдрийн мэнд. За энэ удаагийн дугаараар болохоор Хонконгийн талаар бэлтлээ. Сайн нөө улс гэд тэгж яах шиг байна. Яг бол нөө тусдаа улс биш. За бидаас улс биш юм байна. Бидаас улс биш. Ерөнхийдөө нөө хиттийн хамааралтай одоо тусгай захиргааны бүс гэж явдаг байгаа. Тэгээд Макао, Хонконг хоёр нь бол ийм статусаар бүгд нэрмэх хятад ард улсын тусгай захиргааны бүс гэж явдаг байна. Тийм. Ерөнхийдөө тодорхой хэмжээний хамааралтай. Тэгээд нэг улс хоёр систем гэдэг зарчмаар явдаг. За хятадаас болохоор тусдаа улс төр одоо мөнгө, тэмдэгт одоо эдийн засаг, шүүхийн тогтолцоо гэх мэт зүйлүүд нь одоо хараат бас тусдаа байдаг. Гадаад харилцаа болон батлан хамгаалах нь болохоор Бээжингээс хараат. Тэрнгээр их онцлог байгаа. Тэгэхээр батлан хамгаалахын салбар нь цэрэг хүчний салбар гэсэн үг шүү дээ. Мөн гадаад харилцаа. Тийм. Бид нар нь бол ерөнхийдөө Бээжингийн одоо захиргаанд одоо хамааралтай явдаг. Бусад юмнууд нь болохоор одоо улс төр эдийн засаг шүүхийн тогтолцоо гэх мэт нь болохоор биедан одоо явуулдаг гэж ойлгож байна. Бас сонирхолтой байна тийм. Ерөөсөө сонсож байгаагүй юм. Бидээс улс гэж одоо яваад. Тэр хоёул одоо Хонконг улс шүү. Зөвхөн шууд Хонконг гэж яриа. Хонконг гэж яриах шүү дээ. За. Тэгвэл Хонконгийн талаарх сонирхолтой баримтууд болон түүхийн талаартай ямар хөө түүхтэй ямар улс вэ? За Хонконг нь болохоор 1841 оноос 1997 оны туршид одоо Английн колонд байсан. За 150 гаруй жил ерөнхийдөө колоничлалт байж байгаад буцаад 97 онд одоо хиттийн хамаарал бүхий шилжсэн байгаа гэж ойлгож байна. Тэгээд Хонконг нь яг хиттийн их газрыг одоо зүүн өмнөд Аз болон барууны Европ тиймэрхүү одоо твүүдтэй холбох хамгийн газар зүүн хувьд одоо тохиромжтой байршилд оршдог. За тэгээд 260 гаруй орчим арлаас тогтдог. Тэгэхээр нэг бонд нэлээд сайн хөгжсөн. Одоо нэг Сингапур ч бол нэлээд бас нэг газар зүүн өмнөх дугаараар орсон Сингапур улс маань газар зүүн нэлээд одоо таатай нөхцөл байдаг. Яг бонд болдог. Хамгийн томоохон бондуудын нэгт ордог бол яг Хонконг маань бас яг тийм газар зүйд нэлээд таатай байршил. Тэгээд хиттийн их газрыг одоо гадаад худалдаанд нэлээд одоо холбосон тийм гүүрэн болдог гэх юм уу. Тэгэхээр яг гадаад худалдаанд нэлээд сайн хөгжсөн. За одоо сонирхолтой тоо баримтаас дурдах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 350 орчим хувийг ерөнхийдөө гадаад худалдааны эргэлтэнд бүрдүүлдэг. Өмнөх Сингапур нь бас яг иймэрхүү байсан. Тэгэхээр нэг яг ийм үзүүлэлттэй улсууд бол нэлээд цөөхөн байгаа тийм. Тэгээд анх бол ерөнхийдөө жижиг загас тэгээд нэг далайн давс ерөнхийдөө нэлээд борлуулж худалдааны юм эхэлж исэн бэлээ. Тийм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 350% чинь юу гэсэн үг вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүнээс 3.5 дахин их гадаад худалдаа хийгддэг гэсэн үг хэлж байна. Нийт импорт экспортын хэмжээ нь болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнээс 3.5 дахин. Тэгэхээр бас маш том дүн байна тийм нэлээд том дүн. Ерөнхийдөө яг дэлхийн нийт улсуудыг авч үзэхэд яг ийм өндөр худалдааны эргэлттэй улсууд бол ер нь маш зөөхөн. Тийм. Сингапур бас нэлээд. Тийм, Сингапур ч бас өндөр өссөн тийм баг. Тэгвэл газар нутаг болон хүн ам зүйн хувьд ер нь хэр том улс байгаа тийм. За хүн амын хувьд болохоор 7.5 сая орчим хүн амтай. За газар зүйн хувьд болохоор 1100 м квадрат одоо газар нутагтай нэлээд ерөөхдөө баг гэсэн. Тэгээ өмнөх Сингапур ч бас манай Орхон аймгаас жижиг юм байсан шүү дээ. Хонконг маань бас ингээд манай Орхон аймгаас жижиг юм болчихж. Тэгэхээр маш жижиг газар нутагт нэлээд шивүү одоо амьдарч байгаа. Манайхаас одоо нэг
2 дахин их хүн ам байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө манай Орхон аймгийн хэмжээний газар нутаг дээр. Тийм. Тэгээд дотоодын нийт бүтээл хүн нь болохоор 407 тэрбум доллар байгаа. Тэгээд манайхтай харьцуулахад 16 дахин их гэсэн байна. Тэгэхээр нэг 2 дахин их хүн амтай мөртлөө бүр 16 дахин эдийн засагтай гэхээр бас нэлийн томоохон тоо баримт гэх юм уу? Тийм. Тэгэхээр ч одоо махаас 2 дахин их хүн амтай. За тэгсэн мөртлөө махаас 16 дахин том эдийн засгтай байгаа тийм. Тэгэхээр энэ том эдийн засгийг гол хүчин зүйл буюу яг ямархуу салбарууд бүрдүүлээд тийм. Энэ талаар ярил. Өмнөд орцсончлон гадаад худалдааны эргэлт нэлээд өндөр гэжсэн тийм. Тэгэхээр нэг гадаад худалдааны салбар нь бол нэлээд хөгжсөн тийм. Тэгээд нэг сонирхолтой тоо баримт дурдах юм бол одоо дэлхийн хамгийн ачаалттай бомбын жигсаалтуудаас 9-д ордог байгаа. Тэгэхээр яг топ 10-ыг аваад үзэхээр хятадын нэлээд олон бомбууд ордог юм билээ л тийм. Тэг үүнээс Хонконг бол 9-д ирэмблэгдэж байгаа. Тэгэхээр бол маш их худалдааны шүү дээ. Тэгээд мөн одоо банк санхүү даатгалын салбар бол нэлээд хөгжсөн. За одоо зөвхөн Азийн гэлтгүй одоо дэлхийн томоох одоо санхүүгийн салбарууд те банкуд одоо Хонконгод одоо төв салбарч байгаа одоо салбар нэгж одоо олноор байршуулах тиймэрхүүнүүд бол нэлээд байгаа. Тэгээд банк санхүүгийн салбар болохоор дотоодын нийт бүтээгдэхүүний 22 орчим хувийг эзэлж байгаа. Тийм байна. За үүний дараагаас бол үйл хөдлөлийн салбар нь бол бас нэлээд өндөр байр суурийг эзэлж байгаа. Тийм байна. Үйл хөдлөх гэсэн чинь шууд нэг юм статистик орж дэлхийн билүү хамгийн өндөр үнэтэй үйл хөдлөхтэй газар гэдэг. Нэг хүнд ногдох нэгж метр квадрат нь бага байдаг болохоор тэгдэг. Юу болоод. Нэг яг хамгийн өндөр нь бол биш, хамгийн өндөр нь бол Монако гэж явт юм билээ. Тэгээд дэлхийд бол 3-т орж байгаа. За тэгээд 1 метр квадратын үнэлгээ нь болохоор 26300 ам долларын үнэлгээтэй гэсэн үг. 80 сая төгрөгөө бараг тийм 1 метр квадрат. 1 метр квадрат нь. Тэгэхээр одоо Монгол дундаж хүн одоо хэдэн метр квадрат амьд тийм. Харин тийм. За нэг 50 байгаа байл үү дээ. За дундаж нэг тийм 40-с 60 марч юм уу тийм 30-аас 70 байдаг. Тэгэхээр нэг байш авахт л маш өндөр зардалтай гэсэн үг. $26,000 гэж байна. Тэгэхээр яг тэнд одоо яг ард иргэдэн ч юм уу те эсвэл одоо гаднаас очиж ажиллаж амьдарч байгаа хүмүүс болохоор ерөөхдөө хөвчлэн түрээсийн одоо байранд за эсвэл зарим үйл хөдлөлттэй хүмүүс нь бол дандаа одоо банкны зээлэрэг голдуу байдаг тийм үүтэй. Тийм. Ер нь бол маш өндөр юм шүү те. $26,000. Газар нутгийн хэмжээ нь бага болохоор те. Тэгэхээр нөө ялтч бас нэг хязгаарлагдмал одоо газрын одоо юутай л байгаа л те. Тийм байна. Тийм байна. Түрүү анхаарлаа хандуулаарай. Танд нэг мэдээлэл өргөе. Хэрв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож буйвол Apex Capital компаниар дамжуулан гадны 33 орны 150 биржээр арилжаалагдж буй дэлхийн томоохон компаниудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Хэрв та хөрөнгө оруулалт хийх хүсвэл 75 TT дугаараар холбогдорой. Саяны статистикаас харахад те банк санхүүгийн салбар ерөөдөө дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 22%-ийг бүрдүүлээд байна шүү дээ. Мөн ер нь бол одоо ингээл сонсогддсон шүү дээ. Хятадын томоохон компаниуд те Tencent, Alibaba за тэгэл бусад одоо Төв Азийн компаниуд ч юм уу те бүгд Хонконгийн бирж дээр IPO хийхээр төлөвлөгөөтэй байгаад байдаг. Тэгэхээр яагаад Хонконгийн бирж дээр те тэр томоохон компаниуд хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх IPO хийх шийдвэр гаргаад байна те. За Хонконгийн бирж нь болохоор 1891 онд үүсгэн байгуулагдсан байлээ. За манайхаас ерөнхийдөө нэг 100 жилийн өмнө гэсэн үг тийм үү? Английн колони байхдаа гэсэн үг шүү дээ. За одоогоор нэг 4 гаруй их найдын үнэлгээтэй. Энэ бол бас Азтай бас нэлээд өндөрт тооцогдох гэсэн үг байхгүй. Тэгээд яг биржийн нэг онцлог гэх юм бол лотоор арилжаа хийгддэг. За одоо жишээлбэл одоо Америкийн бирж дээр бол одоо тий 1 ширхэг 2 ширхэг 3 ширхэг гэх хувьцаанаар бол хамаагүй авч байгаа шүү дээ. Хонконг дээр болохоор одоо багцаар нь арилжаа. За нэг хувьцаан дээр магадгүй доотлон 100 ширхэг ч гэдэг. 200 300 гэл шаталтай явдаг. Энэ болохоор нэг тухайн хувьцааных нь үнээс хамаарат хэдэн ширхэг лот байх уу гэдэг нь шийдэгдэж явцдаг. За тэгээд өөр нэг онцлог гэх юм бол цайны цагтай. Тийм байна. Тэрийг нэр нэг орж ирсэн шүү дээ. Тий. Одоо яг 12-оос 1 цагийн хооронд Хонконгийн бирж дээрээс хувьцааны шарыг ерөөсөө хөдлөхгүй. Шууд ингээд гаццсан байт юм шүү дээ. Ингээд орсон. Тэрнгээрээ бас бусад бас биржүүдээс онцлог гэж хэлж болно. За тэгээд сая бас нэг дурдлаа л да. Яагаад нэг компаниудтай Хонконгт IPO хийгээд байна те. Ер нь гадны шидээр одоо хятадын бас компаниуд нь Хонконг дээр нэлийн лист хийгдээд байна гэдэг дээр болохоор за гадны хөрөнгө оруулагчдын нэлийн одоо татврын таатай бодлохоор л маш
татж байгаа. За татврын юунуудаас нь ер нь жишээ аваад дурдах юм бол за ногдлох шиг татвар байхгүй. За хувьцаа одоо ашигтай борлуулах хэд дүүн дээр нь татвар байхгүй. За зарим хадгаламжийн төрлүүд бас татваргүй гэж байгаа. За тэгээд нөөтийн бүтээгдэхүүнүүд дээр татвар байхгүй. Нөөтийн бүтээгдэхүүн нөөт байхгүй гэсэн үг. VAT байхгүй. За тэгээд чөлөөт бомб статустай явдаг учраас ерөнхийн нэг гайлын бараанууд дээр ямар нэг гайлын татвар байдаг. За одоо тусгай одоо архитарс одоо тамхи юу гэдэг чи тиймэрхүүнүүд дээр бол гайлын татвар авагддаг. За дээр нь нэмэгдээд property tax бас нэлийн бага хэмжээтэй. Тэгвэл Хонконгийн бирж дээрхтэй хамгийн нэр хүндтэй томоохон компаниуд нь ямар компаниуд вэ? За хамгийн том компани гэх юм бол Tencent байгаа. За одоо бидний мэдхээр Mobile PUBG тий WeChat гэдэг бас нэлээд том платформ эдийг эзэмшдэг. Tencent бол 750 орчим тэрбумын үнэлгээтэй байна. Яг $10 өнөөдрийн байдлаар. За тэгэл араас нь одоо Alibaba, Xiaomi, Baidu гэх мэтлэн компаниуд хэдийн томоохон томоохон ерөнхийдөө технологи сүртэй технологи одоо групп томоохон компаниуд юм бол үнэлгээнийх нь нэлээд их орчмыг бүрдүүлээд явж байгаа. За тэгээд араас нь мэдээж нэг хятадын банкуд ороод явж байгаа тиймэрхүү үзүүлэлттэй байна. За тэгээд Хонконг дээр бас нэг компаниудыг ярихаар Монголын бас хоёр компани арилжаалагддаг. За одоо гадаад арилжаанд оролцдог манай харилцагч маань бол мэдэх бах. MMC Mongolian Mining Corporation нэлээд арилжаалагддаг шүү дээ. Одоо Energy Resource гэдэг нэрээр одоо мэдэх бах. За тэгээд Mongolian Energy Corporation гэдэг бас компани байдаг. За хоёулаа нүүрсний компани. За үүнээс болохоор 975-ыг бол манай харилцагч хоёр юм Монголоос гадаад арилжаанд оролцож байгаа хүмүүс бол нэлээд харилцаж байгаа хүмүүс ер нь мэдж байгаа бах тий. Тэгээд Монголоос ерөнхийдөө яг гадаадын биржүүдээр гарсан юмнууд гэвэл ер нь Канада, Австрали, Хонконг гэсэн гол улс төр бирж арилжаалж байгаа тий. За хоёулагийн өнөөдөр яриа подкаст маань ер нь бол дуусах төгчээ тий. Тэгэхээр ерөнхийдөө манай подкастт орсон хүн болгоноос асуудаг нэг асуулт байгаа. Ер нь улс болгоныг судлаад тий бид нар ярилцж байгаа. Тэгэхэд энэ улсын түүхтэй хөрөнгөний зах зээлийн нөхцөл байдлаас манай Монгол улс суралцах боломжтой тий. Эсвэл Монгол улс дээр шууд хэрэгжүүлэх боломжтой зүйлс ер нь юу байна? Энэ талаас өөрийнхөө үс бодлоор ярил. За түрүү дурдсанчлан одоо гадны хөрөнгө оруулагчныг одоо бодлогоороо тий дотрын таатай нөхцлөөрөө маш сайн татчих штэ тий. Тэгэхээр одоо шууд авч хэрэгжүүлэх боломжтой гэдэг ч юм уу хамгийн ойрын жишээ бол мэдээж нэг татварын асуудал байгаа л та тий. Одоо гаднаас хөрөнгө оруулагч орж ирэх гэж байна. За энэ хөрөнгө оруулалт хийвэл би ямар хэмжээнд ерөнхийдөө ашиг хүртэх юм бэ? Тий хөрөнгө оруулагч бол мэдээж нэг ашиг харж байгаа тий. За ашиг хүртээд за түүнээс ямар хэмжээний татвар хономж төлөх юм бэ? Гээд одоо яг харьцуулж эхэлнэ л дээ. Тэгэхээр нэг өндөр татвартайг сонгох уу эсвэл татварын одоо чөлөөттэй татваргүй орчныг сонгох уу гэвэл мэдээж хөрөнгө оруулагч татваргүй орчныг ерөнхийдөө бол сонгоно. Тэгэхээр одоо тодорхой хэмжээнд манай дээр бол гадны хөрөнгө оруулагчтай татварын хөнгөлөлт гэдэг ч юм уу те. За адаглаа зөвхөн хөрөнгөний зах зээлийн зарим одоо ноогдол ашигч байт юм уу? Тэрэн дээр татварын хөнгөлөлт үзүүлэх эсвэл байхгүй болох ч юм уу те. Тиймэрхүү бол юунуудыг хэрэгжүүлэх бол боломжтой болов гэж хараад байна. Тэгээд Монгол дээр бас нэг жишээ аюул сонин жишээ байдаг. За одоо Монгол иргэн одоо бонд те магадгүй хадгаламж юу гэдэг тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн авлаа. Түүнээс 10% татвар төлж байгаа те. Хадгаламжуудаа нээлттэй алдатай бондууд дээр те OTC маркетинг эсвэл биржийн бондууд дээр. За биржийн бондууд бол 5% байгаа те. Тэнгүүд гадаадын иргэн авлаа гэхэд за 100 хэд тоног гэдэг үлээ 180 тоног ч үлээ 60 тоног ч үлээ Монголд одоо байнга оршин суугаагүй бол 20% татвар төлөх болчихдог. Тэгэхээр одоо Монгол иргэдээсээ бага татвар аваад гадны хөрөнгө оруулалт те гадаад иргэдээсээ ингээд оршин суугаагүй л ингээд 2 дахин их татвар аваад байна гэдэг бол гадны хөрөнгө оруулалтыг одоо дэмжих бас баг цааш түлхийд төлж байгаа асуудал. Тэр чинь Монголд оршин суудгүй гадаад иргэн болвол ерөнхийдөө арилжаанаасаа 20% татвар буюу Монгол иргэднээс 2% биш 2 дахин илүү татвар төлөх юм байна шүү дээ. Тий. Гэх мэтчлэн иймэрхүү одоо татварын одоо нэг таагүй орчныг ерөнхийдөө бүрдүүлээд байгаа юм. За бүр боли ядаж нэг 2 дахин их биш юм ахэд ядаж адилхан татвар авдаг болчих хэвээр. Арай зүгээр л тийм байна. Тиймэрхүү юмуд ерөнхийдөө тэгэл одоо гадны хөрөнгө оруулагчныг ер нь татъя одоо нөгөө биржийн одоо арилжааны болим өгсгий гэвэл эхний ээлжинд бас тий татварын хөнгөлөлт ч юм уу тиймэрхүү юмнуудыг хэрэгжүүлэх бол боломжтой юм шиг юм. Тийм ээ. Тэгэхээр чи Хонконг бол ер нь ихэнх бүтээгдэхүүнүүдтэй ихэнх зүйлс төр ер нь бол татваргүй байна.
Тэнгүүл монголчин болохоор эсрэгээр 20% татвартай тий. Тэгэхээр гаднаас Монгол руу хөрөнгө оруулалт ихэр сонирхож байгаа хөрөнгө оруулагчид бол бараг шууд бодит ашигаас нь ашигт нь нөлөөлөх хүч хэмжээний үйлдвэр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь яг ингээл харьцуулж хараал те яг магадгүй одоо олон улсад хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс одоо аж ахуйн нэгжүүд ч юм уу сангууд байвал те аль их татвар одоо аль бага татвар ерөнхийдөө санал болгож байгаа те нөгөө татврын таатай орчны нөхцөлийг бүрдүүлж байгаа л ерөнхийдөө маркет руу зах зээл рүү хөрөнгө оруулалтыг хийх тэмүүлнэ шүү дээ. Тийм ээ. Тэгвэл манай Монголын энэ татварын систем бас баг зэрэг. Тийм. Тэгээд бас Хонконг дээр бас татвар дээр нь аж ахуйн нэгжүүдийн татвар нь бас нэлээд бага гэдэм билээ. Шатлсан байдлаар. Тэгээд сүүлд нэг статистик харж байхад 2-17% гэсэн байлгүй дээ. Тэгэхээр нөгөө нэг борлуулалтын орлогоос нь ч байна уу те ямар нэгэн шатлал үүсгэж чаад бас шатлалтай татвар авдаг. Тэгээд тэр нь бас жижиг дунд ч юм уу те одоо тийм компаниудтай бол нэлээд бас бага татвар ногдуулж явдаг юм. Монголчин бол ажилчдын цалинг компани дээр цалингийнхэн татварыг компани дээр нэмээд байгаа шүү дээ. Тэгээд нөт бас байхгүй гэж байна те. Тэгэхээр бас тэднэр нь ч гэсэн нэг бас одоо нэг компаниудад ашигт ажиллагааг нэмэгдүүлэх те. Компаниуд нь одоо компаниуд нь бас мэдээж нэг төлж байгаа татвар нь бага байхаар дагаад ашигт ажиллагаа нэмэгдэнэ. Ашигт ажиллагаа нэмэгдээд эхэлчихэнгүүт нэг компанийн одоо EPS ч юм уу те санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд нөсөө гараад байна. Тэнгүүд нэг бас хөрөнгө оруулагч нар чинь за энэ компанийн ашигт ажиллах өндөртэй юм байна. Тэгээ ийшээ хөрөнгө оруулах. Энэ зах зээл рүү орох гэдэг ч юм уу те. Тэр сонирхол нь төдий чинээгээр ингээл нэгдэл явж байгаа гэсэн үг л те. За маш сонирхолтой сэдв байлаа. Хонконгийн талаар мэдээгүй те. Ерөнхийдөө өмнө нь ташаа бас бодож авсан зөндөө зүйлийг залруулсан гоё дууралж өндөрлөө гэж бодож байна. Тэгээ гоё улс биш те. Хонконгийн талаар Хонконгийн талаар судалгаа бэлжиж танилцуулсан. Амгадаа баярлалаа. За баярлалаа. Capital World podcast-ийн маань ээлж дугаар энэ үрээд өндөрлөж байна. Энэ хөвчлөгийн маань дуустал нутсан нийт сонсогч та бүгдтэй баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая.